За менторшип хөтөлбөр яг таны бизнес дээр ямар үр нөлөө өгсөн бэ? Юу өгсөн бэ? Хамгийн чухал зүйл нь болохоор байгууллагын нөөц боломж гэдгийг маш сайн сурсан. За тэгээд ажилтнуудын бүтээмжийг бас одоо хэмжиж сурлаа. За үүгээрээ дамжуулаад бид нар бас одоо шинэ 6 ангийг нээж за сэтгэлэгт хөтөлбөртөө 17 хүүхдүүд бас харамруулах одоо боломжтой болж бас энэ үр дүнгээ одоо хараад байна. Яг 6 анги нээхэд гол одоо өмнө нь яагаад нээж чадахгүй байсан? Одоо яг танай дээр нээгтэй боломж нь ямар байдлаар таад маань гаргаж ирсэн бэ? Үнэн нь болохоор яг хоо энийг маш боломжгүй зүйл гэж боддог байсан. Менторшип хөтөлбөрөөр одоо KPI-г яаж тооцох, нөөц боломжоо яаж ашиглах боломжтой гэдэг бүх зүйлийг сурсныхаа дагуу яг процесстойгоор багштайгаа ярилцаад одоо менторлж байгаа багштайгаа ярилцаад бүх зүйлийг нь одоо сураад тэрийг ажил дээр шууд хэрэгжүүлсэн байна. За менторшип хөтөлбөрийн хугацаанд та бүхэнд яг санхүүгийн тоон үзүүлэлтүүд дээр ямар өөрчлөлт гарсан бэ? За менторшипийн яг 2 сарын хугацаанд бид одоо хичээлдээ суугаад ерөнхийдөө 9 сараас хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За тэгэхээр 9 сарын хугацаанд яг 8 сартай харьцуулахад бол ерөнхийдөө 50%-аар өссөн үзүүлэлт гарсан байгаа. Тэр нь өөрөө саяны 6 анги болон бусад хамтын ажиллагаанууд хийгдсэн нийт үр дүнгууд маань харагдаж байна гэж болох уу те? Тийм. Баярлалаа.